За түрүүн дээр нэг эрүүл мэндийн байгууллагатай холбоотой юм дээр Монголд нөгөө нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвгөө байж байгаа шүү дээ. Хүн нийгэм энэ хот байгаль хоорондоо яадаг вэ? Тэр эднээс оруулахгүй дөө. Тэгээд энэ цөмийн энергийн тухай бол цөмийн энерги хуулийг дагалдаж орж байгаа хуулиудын өөрчлөлт энэ бүхнийг хэлцэж байгаа нь нэгдүгээр өнөөдөр байгаа Монгол улсын яг хүчин төгөлдөр мөрдөгчж байгаа хуулиар бол ямар нэг гэрээ байгуулвал Монгол улсад алдагдaltaа болно гэдэг. Ийм дүгнэлтийг гаргасны үндсэн дээр энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа гэж ойлгож байгаа. Энийг бас энэ чуулганы нэгдсэн уралдаан дээр үгүй ээ одоо байгаа хуулиар хийсэн ч алдагдaltaгүй байна. Нэг бол энэ хууль өөрчлөхгүй бол Монгол улсад алдагдaltaа Монгол улсад хортой гэрээ хийх гэдэг. Нэг бол гэрээ хийх боломжгүй байгаамаа гэдгээ ялгаж салгаа хэлчмээр байна. Хоёрдугаарт нь бид нар өнөөдөр ингээд парламент өөрөө хууль хэлцэж байгаа хэрнээ ашигт малтмал одоо заах ураан гээд энийг олборлох жоо Монголдо гэрээ байгуулах байгаа гэдэг компани гэрээний тэр олборлолтын тухай асуудал яриад байгаа. Гэхдээ бид нар ч хуулиа хэлцэж байна шүү дээ. Юун орооно эднэр өөр ямар компани хизээ орж ирээд ямар гэрээ байгуулад юу олборлох гээд байгаа гэдэг тухай ярих ёсгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө ашиг сонирхлын буюу орооны компани төлөөх Монгол улсын их хурл хууль батлах гээд байгаа юм уу? Үгүй юм уу? Энийг ялгаа заагтаа болохгүй бол их хурлын гишүүн болгон ч орооны компани ярьдаг болчихлоо. Уг нь өнөөдөр энэ үйлчилж байгаа хуулийг өөрчлөхгүй бол Монгол улсад хохиролтой гэрээ юм уу? Монгол улсад ийм хөрөнгө оруулалт юм уу? Ямар нэг зүйл эрхлэх боломжгүй гэдэг хуулийг ярмаар байгаа байхгүй юу? Хууль тогтоогч байгуулгын хувьд хууль тогтоож байгаа эрхэм гишүүд маань бас энэ тухай бодмоор байна. За дээрэс нь нэмээд цөмийн энергийн хууль дагалдах хуулиудад өөрчлөлт орж байгаатай холбоотой Монгол улсад энергийн төрлийн бүх эрчим хүч, уул уурхай, ашигт малтмал энэ чиглэл рүү бүх зүйлийнхаа үе таалгыг нээж гинэ гэж бас ойлгож байгаа. Хамгийн эрсдэлтэй буюу хамгийн зөв буруу гэж маргадаг энэ хэсэг дээрээ хуулийнхаа өөрчлөлтүүдийг явуулаад үе таалгыг нээж байгаа бол бусад эрчим хүчний өхөөс рүү бусад одоо тэр газрын ховор элемент те янз бүрээр дүгнэгдээд байгаа энэ зүйлүүдийнхаа үе таалгыг нээж байгаа мó үгүй мó гэдэг. Энэ тухай хуулийнхаа энэ алхмууд маань ингээд цаашаа явж байгаамаа Монгол улс уул уурхай баялагын хувьд эдийн засгийн хувьд нээлттэй байхын чиглэл рүү ажиллаж байна гэдгээ бас ойлгомжтой хэлмээр байна. Эцэст нь манай ажлын хэсэг манай энэ их хурлын гишүүд энэ засгийн газраас оруулж ирж байгаа төслүүд энэ зүйлүүд бол хуулийн өөрчлөлт явж байгаа гэдгээ тодтогч энэ дээр цэг тавиад тэр дараа нь байгуулагдах хууль өөрчлөгдсөний дараа байгуулагдах ямар нэг гэрээн дээр бол Монгол улсын ард иргэд нийт иргэдийн төлөө хатуу байр суурьтай байна гэдгээ илэрхийлж энэ хуулийн төслийг бол өөрчлөлтийг бол дэмжиж байгаа шүү. Энэ дээр бас та бүхэн байр сууриа адилхан байгаа бол адилхангаа үгүй байгаа бол үгүйгээ илэрхийлсэн зүйтэй байхаа гэж асууж байна. За Цэвэг доржийн Туван сайд хариулъя. За Батын Батбаатар гишүүний асуултанд хариулъя. За энэ хууль одоо өмнөх хуулиар бол 34%-ийг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 51 хүртэл хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34 хүртэл гээд ингээд заагдсан өөр сонголтгүй байгаа. Тэгэхээр цөмийн энергийн хуулиндаа бид бүхэн энэ одоо гадны одоо ганцхан энэ орооны компанитай их хөрөнгө оруулалтын гэрээч биш. Ер нь бол энэ 34%-ийг тусгай амнаатаар сольж болох юмаа гэдэг энэ зүйлийг одоо Б вариант гэдэг шиг нэг нөхцөл болгож одоо ингэж оруулж өгч байгаа гэдгийг хэлье. Энийг оруулснараа бид бүхэн өмнө нь бид бүхэн бас 34%-ийн гэрээг гадны хөрөнгө оруулалттай компанитай хийгээд бас тодорхой хэмжээний шүүмжил дагуулдаг. Тэгэхээр бид бүхэн 19 оны үндсэн хуулиа өөрчлөлтөө дагаад Монголын ард түмэнд Монгол улсад дийлэнхийн ашигтай байх гэдэг энэ бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ хуулийг оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ хуулийн дараагаар бас Монгол дийлэнх олгох нь ашигтай байх нөхцөл нээгдэнэ гэж ингэж таны асуултанд хариулъя. За тэр яг энэ компани уг нь энэ хөрөнгө оруулалтын гэрээний асуудал энэ төрийг бол бид бүхэн
хуулийн төвшөнд нь хууль тогтоогчийн төвшөнд л их хурл хараад явчмаар байгаамаа. Гэхдээ одоо бас заримдаа яг үнэндээ гэрээний деталь руу нэлээн компани хувьцаатай холбоотой асуудал хүртэл ингээд детальны орж байгаа. Тэгэхээр Монгол улсад их хурл байгаа, их хурлын томилж гисэн засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн тэнд энэ тухайвчлан энэ Орона компанитай энэ ураны төсөл дээр төрийн өмчийн одоо 34%-ийг төлөөлж төрийн өмчит Мон Атом компани бас энэ дээр орж байгаа. Тэгээд энэ хүрээндээ бас энэ гэрээг яригдж байгаа. За ажлын хэсэг бол байгуулагдаад бас энэ төлөөлөд ажиллаж байгаа. Тэгээ энэ дээр манай бүрөвдөр жигшүүн бол маш одоо бас амжилттай ажиллаж байгааг бас энд хэлье. За энэ гэрээ байгуулагдсанаар Монгол улс энэ салбартаа, ялангуяа энэ уул уурхайн салбартаа, энергийн салбартаа бол энэ гадны хөрөнгө оруулалт дээр тодорхой одоо нээж өгж байна. Хамтран ажиллах олон төрлийн, ялангуяа энэ улс төрийн гацаануудаас гаргаж байна гэдэг энэ мессеж олон улсад маш чухал байгаамаа. Одоо үүнийг харж байгаа маш олон 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтууд байгаа. Гаццсан төслүүдчл хараад зогсож байгаа. Хоёр хөрштэйгөө хийцэн гаццсан янз бүрийн асуудлууд бүгдээрээ энийг хараад зогсож байгаа. Тэгэхээр таны ойлгож байгаа энэ хууль батлагдсанаар энэ гадны хөрөнгө оруулалт, ялангуяа энэ уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын энэ лайн бол одоо ногоон гэрлээ асааж байгаа гэдэг мессежийг олон улсад өгөх талаас бол өндөр ач холбогдолтой гэдгийг бас энд хэлье. Тэгээд Монгол бол уул уурхайн салбраас маш их хамааралтай улс орн болсон. Тэгэхээр бид бүхэн энэ хугацааг маш сайн ашиглах юм одоо шаардлага засгийн газарт байгаа.